За дараагийн зарчим бол мэдээж маш зөв зэгцтэй дистаралтай ажиллах ёстой. Юуг хамгийн түрүүнд хийх үү? Надад ямар тусламж нэмэлтээр хэрэг болох уу? Төрийн тусламж дуудах уу? Галын алба дуудах уу? Цагдаагийн албыг дуудах уу? Гэх мэтлэн зүйлсийг маш сайн төлөвлөж удирдах зохион байгуулж хийх хэрэгтэй болно. Тэгэхээр анхны тусламжийн тодорхой мэдлэг дадлагтай хүн бол эдгээр зарчмуудыг маш сайн баримтал сурснараа анхны тусламжийн үйл ажиллагаа маань үр дүнтэй болдог. Тэгэхээр ер нь нийгэмд анхны тусламж үзүүлэх, ялангуяа олон нийтийн газар, ажлын байранд анхны тусламж үзүүлэхийн хандлага маань бол тодорхой хэмжээгээр бага байдаг. Яагаад тэгэхээр хүмүүс ихэвчлэндээ нэгдүгээрт юу хийхээ мэддэггүй, мэдлэг дадлага байдгүй. Хоёрдугаар тодорхой хэмжээгээр айдас автсан учраас анхны тусламжийг үзүүлдэггүй. Ослын газар ялангуяа гэмтэж өртсөн хүний нөхцөл байдал, тэр гэмтлийн байдлуудыг хараад айдас төгшүүрт автаад ойртож чадахгүй юм тохиолдлууд бас байдаг байх нь байна. За мөн хууль эрх зүйн болгоомжлууд байдаг. Хэрвээ би энэ хүн дээр очиод анхны тусламж үзүүлэх юм бол илүү хор нөлөө үзүүлчих вэдэ. Эсвэл ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн талаасаа буруу үйл хийчих вэдэ гэдэг ийм айдас бас байдаг байх нь байна. За мөн тодорхой соёл, нийгмийн байдлаас болоод хүн рүү ойртохгүй юм тохиолдлууд байдаг. Тэгэхээр бид нар ялангуяа ажлын байранд ажилтнуудад анхны тусламжийн сургалтыг тогтмол орж мэдлэг дадлагыг олгосноороо цаашдаа анхны тусламж үзүүлэхийн хандлагыг нь өөрчлөхийн боломжтой болдог байх нэ. За мөн анхны тусламж үзүүлэхэд бидний анхаарах ёстой нэг зүйл бол халдварын хяналт сэргийлтийн асуудал байна. Тэгэхээр тодорхой хэмжээгээр анхны тусламж үзүүлж байгаа хүн осолдогчийн биед хүрэлцэх шаардлага заавал гарна. Ийм үед бол тодорхой хэмжээгээр халдварын эрсдэл бол үүснэ. Тийм учраас анхны тусламж үзүүлэгч хүн бол халдварын хяналт сэргийлтийн алхмуудыг заавал хийх ёстой. Үүнд нэн төрөнд бол эрсийн нэг удаагийн бэлий өмсөх шаардлагатай. Зөвхөн амьсгалын болон хоол уцруулах замын халдвараас сэргийлж нэг удаагийн маскыг зүүх шаардлагатай байна. Хэрвээ танд халдварын хяналт сэргийлт хийх эдгээр зүйлс байхгүй бол анхны тусламж үзүүлснийхээ дараа нэн даруй гараа урсгал усаар хөөсрүүлэн савандаж угааж халдварын хяналт сэргийлтийг хийх юм шаардлага гарна. За мөн анхны тусламж үзүүлэгчийн бас нэг зайлшгүй анхаарах зүйл бол яг анхны тусламжийн олон улсын зөвлөмжийн дагуу сургалтаар сурсан зүйлээ ягштал даган баримтлах ёстой. Өөрөөр нэмэлтээр хин нэгний ятгалгад орж юм уу эсвэл өөрийнхөө бодол санаанд автан ямар нэгэн зүйлийг хийхгүй байх хэрэгтэй. Хэрвээ та анхны тусламжийн зөвлөмжийн дагуу тодорхой стандартын дагуу анхны тусламж үзүүлсэн тохиолдолд осолдогчид ямар нэгэн хор нөлөө үзүүлэхгүй гэдэгтээ итгэлтэй байж болно. За альва улс оронд энэ анхны тусламж үзүүлэхгүй байгаа энэ хандлагыг өөрчлөх зорилгоор тухайлах юм бол Европын болон Америкийн зарим улсуудад бол сайн санаад Самаританы хууль гэдэг ийм хуулиудыг бол тодорхой хэмжээгээр засгийн газрууд ашигладаг. Энэ хууль нь ямар чиглэлтэй байдаг вэ гэхээр альва сайн санааны зорилгоор хийсэн анхны тусламжийн бүх үйлдэлийг хизээж буруутгах болохгүй гэдэг ийм зарчим байдаг. За Монгол улсад бол одоогоор иймэрхүү хууль эрх зүйн бичиг баримт байхгүй байгаа. Гэхдээ анхны тусламж үзүүлснээрээ ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн асуудалд орохгүй гэдэг ийм зарчим байх ёстой байх нэ. За би та бүхэнд анхны тусламж үзүүлэхдээ хамгийн түрүүнд ямар дарааллыг баримтлах вэ? Ер нь үнэлгээг яаж хийх вэ гэдэг талаар танилцуулъя. Нэгдүгээрт осол болсон газар бол таны аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдах ёстой. Тийм учраас анхны тусламж үзүүлэхээр очиж байгаа хүн бол нэн тэргүүнд өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг сахих ёстой. Тийм учраас ослын газар дөхөж очихоос өмнө маш сайн ажиглах хэрэгтэй. За ажиглалтыг бол нэгдүгээрт мэдээж харааны ажиглалтыг, хоёрдугаарт тодорхой хэмжээний сонсох чадвараараа ажиглалтыг, за мөн үнэрлэж болно. Өөрөөр хэлбэл ослын газар бол тодорхой аюулууд харагдахаас гадна тодорхой аюул эрсдэлийн чимээ сонсогдох, аюул эрсдлийн үнэртэх юм зүйлс байж болно. Тэгэхээр зог тусаад анхаарлаа хандуулад ажиглалтаа маш сайн хийсний дараа хэрвээ аюулгүй гэж үзэх юм бол ослын газарт очиж анхны тусламжийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой. Тэгэхээр альва осол гарсан газар бол хэвийн бус байдал үүснэ. Хэвийн бус байдлыг та эдгээр зүйлийг баримтлан ажиглах ёстой байх нэ. Хэвийн бус үнэр, хэвийн бус дуу чимээ, хэвийн бус байдал, за мөн магадгүй галт төмрийн аюул бас тэнд үүссэн байхыг үгүйсэхгүй. Тийм учраас эдгээр
аюулыг эхлээд зайлуулах хэрэгтэй. Аюулгүй гэж үзсэн тохиолдолд осолдогч дээр очиод осолдогчийн үнэлгээг хийн. Осолдогч бол нэгдүгээр ухаангүй байж болно. За эсвэл одоо ямар нэгэн байдлаар шарх үүссэн байж болно. Гэмтлийн шинжүүд харагдаж болно. За мөн оюун ухаан болон сэтгэл зүйн байдал өөрчлөгдсөн байж болно. Өөрөөр хэлбэл бодилсан, самуурсан байдалтай байж болох нь байна. Эсвэл одоо сэтгэл зүйн хувьд одоо ямар нэгэн байдлаар цочирдолд орсон байж болох нь байна. Тэгэхээр эдгээр байдлуудыг ажигласны үндсэн дээр дараагийн анх нийслэмжийн алхмуудаа хийж эхэлнэ. Дурлалтын энэхүү хэсэгт би та бүхэнд ажлын байранд үзүүлэх анх нийслэмжийн оршил, агуулга, анх нийслэмжийн тодорхойлолт, ач холбогдол, зарчмын талаар танилцууллаа. Дараагийн хичээлээр би та бүхэнд ухаангүй өвчтөнд үзүүлэх анх нийслэмжийн талаар танилцуулах болно. Баярлалаа, баяр таа.